За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Шинэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээл энгийн бодлого бодох. За хүүхдүүдээ бид нар өмнө 11-ээс 20-ын тоог үзсэн байгаа. Цөмөрөө хүүхдүүдээ дэвтэр дээрээ 11-ээс 20 хүртэл тоогоо бичээрэй. За тоогоо бичсэн бол одоо дараах бичлэгийг харъя. Эндээс 11-ээс 20 хүртэл нэгч тоог үлдээлгүй өсөх дараалалаар олоорой. Нэгээс 20 хүртэлх тооноос гээгдсэн бол түүнийг доогуур нь зураарай. За одоо багштайгаа цөмөрөө 11-ээс 20 хүртэл тоогнуудаа олж илрүүлье. 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20. Тийм ээ хүүхдүүдээ бүгдийг нь олж чадсан гэдэгт итгэж байна. Хэрвээ гээсэн бол тэр тооныхоо доогуур нь зураарай. За дэлгэцэн дээр юу гарсан бэ хүүхдүүдээ? Тийм ээ, энэ бол хөл бөмбөгийн хаалга болон бөмбөг байна. Одоо бид нар яах гэж байгаа юм бол хүүхдүүдээ бөмбөгийг хаалганд оруулж тоглоцгоё. Тийм учраас биднэрт одоо энд ямар үйлдэл хийх бол? За дэлгэцэн дээр бөмбөгнүүд гарч ирлээ. Бөмбөгөн дээр байгаа 2 тооны нийлбэр. За тэнд байгаа хаалгануудын тоотой нийлэх ёстой. Хэн хурдан хэдэн бөмбөг оруулах нь вэ? За эхлээрэй. За тийм ээ хүүхдүүдээ бөмбөгөө оруулж чадсан уу? Одоо багш нь самбар дээр дараах хаалган дээр байгаа дугааруудыг багаас нь ихрүүн эренбэлж бичье. Та нар бас дэвтэр дээрээ дагаад бичээрэй. За хамгийн бага нь 12 дугаартай хаалга байна. Түүний дараа 14, дараа нь 15, түүний дараа 17. За дараагийн буюу сүүлийн хаалга 19. За эдгээр тоонуудын дагуу бид нар сая бөмбөгийг оруулсан байгаа. 12 та хаалганд ямар 2 тооны нийлбэртэй бөмбөгийг та нар оруулсан бэ? Тийм ээ, 6, 6. За 14-т хаалганд ямарыг оруулсан байна? Аль тоог оруулсан байна хүүхдүүдээ? 7, 7. 15-та хаалганд 7, 8. За 17-та хаалганд хэдийг оруулсан байна? 12, 5. 19-т хаалганд 11, 8. За сайн байна. Бүгдээрээ зөв хаалгандаа бөмбөгөө оруулсан байна.
Энэ бол тооны дараах бүтцүүдийг бид нэр нийлбэр хэлбэрт болгож илэрхийлж бичсэн байгаа. За бөмбөгөн дээр байгаа 2 тооны нийлбэрүүд эдгээр тоонууд байсан. Одоо багш нь танаас тооны бүтцийг өөр ямар байдлаар байж болох уу гэж асууя. Үүний тулд багш нь 1-р нэмэгдэхүүнийг 5 болгож заслаа. Тэгвэл энд ямар тоо байх вэ? За дэвтэр дээр бичиж бодоорой хүүхдүүдээ. 5 хэдийг нэмбэл 12 гарах бол тийм ээ. Энд 7-г нэмнэ. 5 ба 7-гийн нийлбэр 12. За багш нь дараагийн тоог бас өөрчлөе. За 2-р нэмэгдэхүүнийг 8 болголоо. Тэгвэл ямар тоон дээр 8-ыг нэмбэл 14 гарах бол? За зүйтэй 6-г нэмбэл 14 гарах нь байна. За 15 дээр багш нь 2 дахь нэмэгдэхүүн дээр 10-ыг тавилаа хүүхдүүдээ. Энд ямар тоо байх бол? Энэ маш амархан тийм ээ. 5 байна. За 17-гийн тоог багш нь 2-р нэмэгдэхүүнийг 9 болголоо. Тэгвэл энд ямар тоо байна гэж бодож байна? Сайн бодоорой. 17 ямар 2 тооны нийлбэр буюу 2-р нэмэгдэхүүн нь 9 байна. За тийм. Энд 8 байх нь байна. За хамгийн сүүлийн тоог багш нь 1-р нэмэгдэхүүнийг 7 болгоё. Тэгвэл энд ямар тоо байх вэ? Нийлбэр нь 19 гарч байгаа. Арван 2. За зүйтэй хүүхдүүдээ. Сайн байна. За дараагийнхаа бодолтод оръё цөмөрөө. Саяын бичлэгийг үзсэн хүүхдүүдэд таалагдсан болов? Хэдэн дэгдэхээ сууж ялаа? 4 дэгдэхээ сууж байсан. Үнийгээ цөмөрөө дэвтэр дээрээ багш нь өмнө бас үзүүлж байсан. 1 дөрвөлжинд 1 цэг тавиад үзүүлцгээе. За тэгвэл эхний 4 дэгдэхээгээ багш нь улаан өнгийн шохоогоор дүрсэллээ. За хүүхдүүдээ дэвтэр дээр өнгийн харандагаар 4 цэг тавиарай. За дараа нь нэмж хэдэн дэгдэхээ ирлээ? 8 дэгдэхээ. Тэгвэл 8 дэгдэхээгээ цэнхэр өнгөөр тоолоо тавиарай хүүхдүүдээ. За бодлогыг бодохдоо бид нэр бодлогын өгөгдөлтөө ажилдаг.
Хэдэн дэгдээхээ байсан гэлээ? 4 дэгдээхээ. Нэмэгдэж ирсэн нь 8. Бид нэр юуг олох гэж байгаа юм бол бүгд хэдэн дэгдээхээ байсан бэ? Энэ асуултын хариултыг бодохын тулд ямар үйлдэлийг хийх юм бол хүүхдүүдээ? За тийм. 2 тооны нийлбэр хэлбэрээр бичих гэж байна. 4 дэгдээхэн дээр 8 дэгдээхийг нэмэх гэж байна. 4 дээр 8-ыг нэмсэн, 8 дээр 4-ийг нэмсэн адилхан гарах ёстой тийм ээ. Тэгэхээр багш нь 8 дээр 4-ийг нэмсэн бичиглээ үзүүлээ. За дэлгэц рүү хараарай. 8 дээр 4-ийг нэмэхдээ бид нар яаж нэмэх вүлээ? 8-аас сая 10 болгоно гэсэн тийм ээ. Тэгэхээр 4 2 дээр нэмэх нь 2 буюу энд 8-10 болголоо. Үлдсэн 2-оо нэмэхээр 12 дэгдээхээ болсон байна. За бодлогыг бодод дуусчаад хүүхдүүдээ энд нэг юмыг анхаарна. Бид нар хариултыг заавал бичих ёстой. Тэгвэл багш нь энд бичье. Хариу 12 За дэлгэцэн дээр гарсан бодлогын нөхцөлийг мөн бодолтоо хамгийн сүүлд нь хариугаа заавал бичих ёстой. За одоо сая бид нар нийлбэр олох бодлого бодлоо. Одоо тэгвэл арай өөр аргаар бодъё. 2 дахь бодолтыг харцгаая хүүхдүүдээ. За 2 дахь бодлогын нөхцөлийг яг энэ жишээн дээр багш нь тулгуурлаад бодъё. Хүүхдүүдээ цэгээ цөмөрөө дахиад харъя. 4 улаан, 8 цэнхэр цэг байгаа тийм ээ. Тэгвэл бид нар 4 дээр сая 8-ыг нэмсэн бол одоо энийг арай өөрчлөөд багш нь өгүүлбэр зохиоллоо сонсороо хүүхдүүдээ. 12 дэгдээхээ сууж байсан. Хэсэг дэгдээхэнүүд ниссэн чинь 4 дэгдээхээ үлдлээ. Хэдэн дэгдээхээ ниссэн бэ? За одоо энэ бодлогоо бодохын тулд өгөгдлөө дахиад харъя. Юу өгсөн байгаа вэ? Бүх дэгдээхээний тоо 12 дэгдээхээ. Үлдсэн дэгдээхээ 4. Тэгвэл нисээд явсан дэгдээхээ нь хэдвэ хүүхдүүдээ? За тийм. Ялгуур буюу үлдэгдэл олох бодлогыг бид нар хасах үйлдэлээр боддог. За дэлгэцэнд гаргасан бичиглийг одоо харцгаая. За одоо хасах үйлдэлээ багш нь самбар дээрт бичиж, та нар дэвтэр дээрээ дагаад бичээрэй хүүхдүүдээ. 12 дэгдээхээс 4 дэгдээхийг хасах гэж байна. Тэгвэл бид нар нисэж явсан дэгдээхийн тоогоо олох юм байна. За 12-оос 4-ийг хасахад яаж хасах хүүхдүүдээ? 12 гэдэг тоогоо 10 ба 2-ын нийлбэр хэлбэрээр салгаж байна. 12 гэдэг маань 10 ба 2 гэсэн 2 тооны бүтэц болдог тийм ээ. За энэ бичиглэлээсээ төрүүлээд цөмрөө 10-аас 4-ийг хасна. 10-аас 4-ийг хаслаа. Дээр нь 2-оо нэмнэ. За тэгвэл 8 гарч байна. Энд тэгвэл бас тэгвэл хүүхдүүдээ 12-оос 4-ийг хасаад 8 боллоо. За одоо бид нар одоо юу дутуу байгаа лээ? Хариугаа бичих дутуу байгаа. Хариу 8 дэгдээхээ ниссэн. За бид нар хариугаа заавал бичих ёстой. Хариу 8 дэгдээхээ ниссэн.
зөв рүү олох бодлого зохио цөмөрөө. За хашаанд 11 хураг байсан. Ишг нь 6. Тэгвэл 11 нь 6-аас хэдээр илүү вэ? Зөв рүү олох бодлогыг олохын тулд хасах үйлдэл хийдэг. Тэгвэл 11-ээс 6-г хасах юм байна. 11-ээс 6-г хасах нь байна. За одоо цөмөрөө хасах үйлдэлийг энд үзүүлье. 11-ээс 6-г хасахын тулд бидэнд 11 гэдгийгээ 11 болгож задлаад 10-аасаа бид 6-г хасна. 10-аас 6-г хаслаа. Нэгээ нэмлээ. 5. За энэ бичлэгийг дэвтэр дээрээ бичээрэй хүүхдүүдээ. За бичлэгээ бичсэн бол хариу 5 төлөөр илүү. За хүүхдүүдээ дараах бичлэгийг үзээд одоо өөрсдөө бодлого зохиож сурцгаая. Тэгэхээр бичлэгийг маш сайн хараад ямар үйлдэлүүд хийгдэж байна, ямар зураглал явагдаж байгааг сайн ажиглаад өөрсдөө бодлого зохиогоорой хүүхдүүдээ. Дараах дэлгэцэн дээр гарсан зүйлсийг дараагийн хичээлд бэлтгэрэй хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлд идэвхтэй орсон хүүхдүүддээ маш их баярлалаа. Баяртай.